Жирсимаа нахан гээд хог хаж явах шиг хэдүүлээ очиод жоохон ярилцаадах юм. Энэ хаттай жоохон юм ярилцмаар санагдал. Сайн байна уу хаа? Сайн байна. Таны өдөр минь хүрье. Оо, тантай нэг 5 сая төгсөн та давтаагоо доо. Юу юм ийм хан авах шатдаг ярмаар байна. Ахнаа чи юм яг ажилтай. Хогоо ухаж юм да. Та нэг 5 минут гаргаад хоёулаа нэг таны юу санаа бодлоо сэтгэлийн үгийг сонсох гэсэн юм та нэг жоохон цаг гаргаач. Тийм боломж байгаа юм. Чи надаас юу асуух гэдэг юм бэ? Надаас юу асуух? Би чи хогоод үгээд амьдралаа залгуулж. Чи надаас юу асуух? Асуу байгаад. Би чамтай жоохон ярилцсан. Би танд хэлхний сайн мэдээ надад байна л та. Тий. Хүн хүнийг бүтээсэн бөгөөд хүн хүнийг ир хэмээн бүтээсэн. Тэгээд та хоёулаа бурхны төрөөр бүтээгдсэн юм баггүй. Тийм учраас бурхан таныг хайрладаг. Бурхан танд хайртай. Үцэнийг хогтойгоо адилхан. Намайг бүгд хайсан. Надад хинч байхгүй. Надад энэ хогд байна. Би өнөөдөр маргаашаа энэ хогоор болгож тийм ээ. Надад найзууд байсан. Бүгд намайг хайсан. Надаас бүгд урвсан. Ах トゥ хамаатан сад найзууд бүгд намайг хайсан. Тэгтээ би бусдыг буруутгахгүй. Энэ миний буруу. Ингэж явж байгаа нь миний буруу. Би өнөөдөр маргааш хогоор залгуул. Надад энэ хогтойгоо адилхан амьдралдаа би хинэгч буруутгахгүй миний дөө. Асуух юм бол асуу ахаас. Та одоо жоохон тайвширлаа. Таныг хайрладаг нэгэн байгаа. Тэр таныг анхнаасаа л хайрласаар ирсэн. Тэр таныг хайрлсан учраас өнөөдөр энэ дэлхий дээр таныг хүн болгож бүтээсэн. Тэр ч бүх тэр өөрийгөө таныг өөрийнхөө дүрээр бүтээсэн баггүй. Тэр бол бидний бүтээгч эзэн бурхан. Та тэр бол яг өөрийгөө таныг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Бүтээгч бүр ирэмээр нь ч бас бүтээсэн. Тэр таныг одоо ч хайрлаж байгаа. Хойшлоо хайрласаар л байна. Тэгээ хүн зүгээр бурхан таныг хайрладаг. Гэхдээ хүмүүс яг бурханаас холцсон бэ гэдэг. Хүмүүс гин нүгэл хэлсэн. Тэгээ энэ гин нүгэл нь бурхан хүн хоёрыг салгасан. Гэвч бурхан биднийг хайрлсан хэвээрээ л байгаа. Онцгой нь таныг бүр миний хүү гэж хайрладаг. Би бурханд үн сэтгэе гэж. Тийм ээ тэр таныг үнээр өөрийн нүдний цэцгийн шар шиг авдсан бэ. Үгүй дээ бурхан таныг үнээр хайрладаг. Хэрэгтэй байлгүй яах вэ? Бурхан таныг өөрийн нүдний цэцгийн мэт хайрладаг. Яа тэгэр мөн бүгд намайг хайсан штэ. Гэсэн ч бурхан тантай цуг байгаа. Би үнцэнтэй штэ гэж чи надад сая гэлээ штэ. Тийм ээ та үнээр бурханы үнцэнтэй юм уу? Үнээр үнцэнтэй. Бурхан таныг үнээр өөрийн нүдний цэцгийн мэт хайрладаг. Та бол бурханы хайртай хүү, хайртай бүтээлнэ. Энэ амьдралын цаг хугацаанд би үнээр ганцаараа гэж өөрийгөө бодсон. Үгүй бурхан өөрөөс тантай цаг хугацаанд надтай чиний яриад байгаа бурхан үнээр хамт байсан юм уу? Чиглгүй яг энэ цаг мөч бүхэн тэр тантай хамт байсан. Та түүн дээр ирэхийн тулд гим нүглээ хүлээн зөвшөөрөөд түүний өмнө гимшил тэр таныг одоо ч гэсэн хүлээн авахд бэлэн байгаа. Тэр таныг хизээж мартаагүй бас хизээж орхиогүй. Тэр таны цаг мөч бүхэнд чинь тантай цуг байж урсгасан нулимс үрийг чинь тэр харж ирсэн. Тэр мэддэг.